За ингээд Jet International сургуульд ирсэн байт юм байна. За өнөөдөр чи Spring Festival болж байгаа юм байна. Spring Festival дээр хөдрөө маань surprise байна гэсэн. Ямар surprise байх нь мэдэхгүй байна. Эцэг хөгжимдөр нь очихсан. Ха? Эвдэрнэ гэж нөө миний хүн нэрээ тийш шүү. Маш зөв юм хэлж шин дээрээ. За, Jet International School-ийн Spring Festival нь ямар шүү болох нь зөвмөрөө сонирхъя те. За. Зай. Наад хаалгалтай. To express суугаад тэгээд тэцэнгөө ирэхэд түлээдэг. Өөе. Очооч юм. Хайшааж болохгүй хаа. Ийшээ болохгүй юм байна. Хаа таацсан байна чи. Тэгэхээр гадагшаа гарыг. За гадагшаа гарыг. Энэ дараа нь болохгүй хаа. Хоёрын дээр байгаа. Оо, сайн уу. Энэ хүүхдийг таних уу? Энэ хэн блэ? Энэ хэн гэдэг вэ? 3 дугаар анги. Та дээдлээ анги юм биш те. За манай хасуучир гэдэг шүү зэ. Манай хүүг сайн харж байгаа зэ. За. Чи гитар тоглох гэж юм уу? Ой яа. Та Хамилтоных мөн үү? Тий. За, за амжилт. Сайн уу? Батмаас тавхандаар хүмүүс ийсэн. Сайн уу? Ти батмаас рүүгээ бэцээ. За ийм олон хүмүүс цугларсан байдаг юм байна. Туал явах гээд. Тийм юм байна. За ингээд манай анги хасаачрын манай ангийн багш нар байна. За манай хасаачрын манай сургалтанд ир юу байв? Айгу идэвхтэй шүү дээ. Идэвхтэй. За дутагдaltaй тал нь юу вэ? Дутагдaltaй тал уу? Тэг миний мэдхгүй дутагдaltaй тал байгаа юу? Байхгүй шүү дээ. Математикаар Жаахан тийм үү? би ч дараа заа. За. Чи одоо 3 дугаар ангид орохоор яах вэ? 3 дугаар ангид орохоор математиктэй өшөө сайн болох юм байна тий? Тийм байна. Би ч Нэрээ юу? Юу ч сай гэдэг нь одоо бидний хийсэн байгаа сай юм. Энэ лоо гэдэг нь одоо хайр гэсэн. Зэн гэдэг нь болохоор уушиг гэсэн үг. Уушиг үстэй. Хэш. Маргааш яах вэ? Маргааш уу? Тий. Амрис. Амар тий. Тий. Маргааш гайг болсон тий. чи маргааш хичээлтэй шүү дээ. Маргааш яах вэ гэхээр юм идэг байсан үг чи. Тэгээд яасан. За энэ magic box нь ажиллаж байгаа байна. За цаашлаа, цаашаа явъя. Эд жоох юм дараа болно. За энд нэг юм байна. За зөвхөн энийг сонирхъя. Сүлдээ. За энэ child development protection. За энэ сайн байна. Манай үйл ажиллагааг 2 сараас эхэлж байгаа шүү дээ. Энэ маш бага хугацаа тэгсэн ч гэсэн маш юм их хүмүүлийн цаг авч байгаа. Энэ бидний хамгийн давуу тал болж байгаа. Яг энэ чиглэлээр манай хаана уул дүүрэгдээ бас шилдэг сургууль болж амьдсан байгаа. Энэ хугацаанд одоогийн байдлаар 10 гаруй үйл ажиллагаа хийсэн байгаа. Гэтэ ер нь яг дундас сургуулиудад сардааны 2 ажил хийдэг байхгүй юу? Манайх үнэхээр шахуу байртай яваад. Тэгвэл их ядарч байгаа юм. Тэгээд айгүй үйл ажиллагаа хийж байгаа. Яг одоогийн байдлаар бол яг миний санаж байгаа хамгийн түрүүний том ажил нь болохоор асрамжийн газар очиж өгсөн байгаа. Манай асрамжийн газарт нэг 200 гаруй мянган төгрөг хандуулаад ном дэвтэр хандуулж, тоглоом хандуулсан байгаа. Эдгээр яг бид тэр мөнгөө яаж олсон? бид нэр өөрсдөөсөө гаргасан бас дээрээс нөөний хүмүүсээс хандаж цуглуулсан. Хандаж цуглуулсан. Дээрээс нь бас бага хэмжээний зүйлс зарцаалж мөнгө олсон байна. Өөрөө ээжийг баярлах үйл ажиллагаа байгаа. Нэмээд бас дээрээс нь 100 хүүхэд 100 төгрөгийн хандав гэдэг
ажиллагаанд хамрагдаж байгаа. За нийгмийн итгэх сайтай ийм хөрхөн хүүхдүүдийг танилцууллаа. Та ч гэсэн том болоод ийм болоорой заяа. Нийгмийн итгэх айгүй сайн биш үү заяа. Заяа юусаа амиа бодож болохгүй юм. Цаашаа баярлаа. Спорт клуб. Вау, за манай хасаад айгүй хэрэгтэй юм. Спорт клуб гэж байна. Спорт клуб гэж байна. Chinese club. Артенд. Юу? Art and scientific clubs. Онглоор юу? Зураг тэгээд тийчэршим. За. За. Манай тоглосон байгаа. За. Дижитал арт гэдэг. Хүүхдүүд өөрсдийнхөө хийсэн зүйлүүдийг одоо ийш нь та харуулчаарай. За. Өөрснөө ингээд нэг одоо фигмагаа хаана тийм ингээд нэг бүчлэн зурсан байгаа. Сүүтэр бүгд Тийм бүгдийг өөрсдөө зурсан. Дандаа тав зургаар. Хатан дээр юм уу эсвэл Одоо шилээ дижитал одоо график дизайн дижитал арт гэхээр би нэг хат матан дээр зурх юм бол гэж компьютер фигмагаа програм бий. Тэр програм дээр зурсан байгаа юм аа. За. Одоо дизайны програм гэхгүй юу? Өөрсдөө дизайн дээр бүгдийг нэг. Энэ эдгээр анги хөх зурх уу? Дандаа тав зургаар ингээд байгаа. Энэ доор гээд ирээд энэ хүүхчийн гэдэг хүүхд тодгоорын тавьяа. Тэгмүү гэдэг тавьяа. бүгдээ ингээд одоо жишээ нь туулаг ингээд нэг удаагийн хичээл дээр туулаа хийн, ацуур мод хийн, тий? Одоо энэ цасан ширхгийг бүгдийг нийлүүлээд нэг юм постэр дизайн өөрсдөө гаргаж байгаа. Мөнхчин. Одоо энэ лого бас өөрсдөө зурсан байгаа. Тэг тоглох лого бас өшөө зөндөө лого байгаа л та би тэгээд заримаас нь ингээд авчираад хэлсэн байгаа. За. Better not scam me. I'm not gonna scam. Next week. Do we have classes next week? No. За аавын англи хэлж гэж тунг хэцүү штэ хасаа минь. Хүү энэ ямар гоё юм бэ? Инженеринг биш тийм ч. Энэ бол science. Тэгээ electricity байгаа electric. Ингээд одоо өөртөө юм шиг шүү. Харин тэр бол robotics, STEAM, digital arts, ICT. Robotics, STEAM, ICT, digital art. Энэ үгээр ингэж хардаг. Hey, I said circle. За манай сургуулийн сэл буюу нийгэм сэтгэл зүйн хөтөлбөрийн бүгдэн тэгээ манайхын энд нөө баг дунд ахлах 1-10 дугаар ангийн бүх хүүхдүүдэд сэтгэл зүйн хичээл ордог байгаа. Сэтгэл зүй. Сэтгэл зүйн хичээл ерөнхийдөө сэл гэдэг нь social emotional learning буюу хүүхдүүдийн нийгэм сэтгэл зүйн чадварыг хөгжүүлэх юм хичээлүүдийг ордог. За тэгээ манай энд 1-12 дугаар ангийн бүх хүүхдүүдэд ордог хичээлүүд 7 хоногт нэг ордог болохоор конспект өгнөд явж байгаа. Буюу хичээл хөтөлбөрүүд нь байна, хэрэглэгчнүүд нь байна. За тэгээ эндээс нийгэм сэтгэл зүйн хөтөлбөрийн ерөнхийдөө ямар 5 чадварыг хөгжүүлдэг вэ гэдэг тэмцээн байна. Хариуцлагатай шийдвэр гаргаж, өөрийн ухамсар, хувийн зохион байгуулалт, нийгмийн ухамсар, харилцааны чадвар гэсэн үндсэн 5 ур чадварыг хөгжүүлэхийн тулд хөтөлбөр маань ингэж одоо бүр хичээл ордог гэсэн үг тийм. Нэг бага ангид 1 цагаар буюу 40 минутаар дахин ангид 2 цагаар үргэлжлэх хичээл ордог. Болсон чи өөрийнхөө хичээл болон өөрийнхөө Хасаагийн юуг нь харнаа. Хасаа ямар хичээл ордог нь одоо шалгана. Яна. Хасаагийн дүн мөн байх үедээ. дүн байхгүй. Сэл хичээл нөгөө нэг сэтгэл зүйн алт гэдэг утгаараа хичээл Дээс мөр гоёхгүй. Сууч юм уу нэрээ. манай хасаа мос урдгүй хаа тийм ээ. Одоо яг нэг шилжилтийн насны хүүхдүүд бол тун хэрэгтэй юм тийм. Чи шилжээд ийн гэл үгүй лөө. Миний хоолой бүдүүрээд байна. Тийм. Хамгийн гол онцлог чинь нөгөө хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх, ойлгогдох, сонсуулах, өөртөө ихтэй байгаа байдлаа нэмэгдүүлэх айгүй хэрэгцээтэй байдаг. Тэгэхээр тэр байдлыг нь илүү сайн сонсоод хаяада ярилцаад найзчиг нь хандаад байх юм бол ер нь хүүхдүүдэд чиглүүлэл өгчих юм бол хүүхдүүд одооний хүүхдүүд маш сайн өөрсдийгөө одоо хүчилж чаддаг болчихсон байна. За энэ эндээс хоёроос уусан чинь нэг нь дургүйц гэдэг юм байна. Дургүй хүсэн үүдийг ямар хийдэг вэ? За энэ асуултанд чи хариулаад үзтээ.
Хит одоо чадахгүй. Шууд хэл. Хамаагүй яа тээ. Муухай орилдог байсан. Тийм тий. Гутаа амар Нэр муухай идсэн орилдог байсан юм. Одоо энэ юу гэж юм? Итгэл найдвар. Итгэл найдвар. Ямар зүйл итгэл найдвар тавьж байна вэ? За ямар зүйл итгэл найдвар тавьж гин вэ? Хүчтэй. Ха? Хүчтэй. Хүчтэй. Хүчтэй байхын тулд итгэл найдвар тавьж байгаа юм уу? Хүчтэй болно гэж бодож байна. Чи итгэл найдвар гэдэг үгийг ойлгомж байна. Зоохгүй. Жаахан ойлгомжтой хүчтэй гэж хэлж байгаа юм шиг тийм. Энэ хардаа би нөгөө хоёроо харсан чинь айцтай. Энэ хүүхэд айцтай байгаа яаж мэдэхгүй. Нэг л чинь нэг жоохон нэг юм болсон байгаа гэдэг энэ жоохон айцтай юм. За энэ юу гэж юм? За наадах унш та. Чиний ясаа хүчтэй зүйлээ найзуудыг чи үнэхээр энержид чадж байвал чамд ямар санагдах вэ? За ямар санагдах вэ? Гояха. Цөмөрөө нэг юм сэтгэл зүйн лайв хийвэл зүгээр юм шүү дээ. Та нарыг би ямар байгааг нь мэдж авсан юм шүү дээ. Тэ? Сэтгэл готролтой байгаа мó? Хөгжилтэй байгаа мó? Тэр яг ингэ нөгөө нэг өдрөмжөө хуваалцах хэсэг дээр хамгийн гэгээлэг гоё юмнуудыг ярьдаг шүү дээ. Тийм үү? Вау. Хичээл оролцож явах юм эерэг асуулт асуухлаар тэр үеэлээ гэхээр хамгийн их мэддэг үгийн баялаг хамгийн гоё. Одоо жишээ нөгөө нэг бид нар одоо ингэ нөгөө өөрийн талаар ярьж байгаа шүү дээ. Тэгэнгүүт гэртээ хийж болох үүрэг нь одоо юу байх вэ? Дөрөв болох үүрэг нь юу байх вэ гэнгүүт тэрийг аягүй шүү хийж авах гоо. Ашиг хамгаалах сайн сонсох ёстой шүү дээ. Найзуудыг хүндлэх ёстой шүү дээ. Хичээлээ сайн хийх ёстой шүү дээ гэж. Маш зүг. Вау. За ингээд аавынхаа чихийг халууцуулахгүй л байж байвал маш сайн шүү дээ. Тийм. Тэр багшмаа. Сэрс өнөөдөр бол миний хамгийн дуртай өглөөний цай. Ямар хэмжтэй байлаа. Ой. Баяртай байгаа юм байна. Хаас жуултай. За энэ ч надаас тест аваад эхэлж шүү. За тэгээд За би тест аваад энийг авах шүү. Тэ. Баяртай. За би ингээд гурвалжин сонголоо. тэгвэл одоо та 300 төрсийг наадна. Ерөнхий 300 төрсийг сонгодог хүмүүсийн сэтгэл зүйн ерөнхий байдал ямар зоригтой, амбицтай, хүчрхэг манлайлагч Яана тасарчжээ. Шийдвэр гаргахтаа хурдан, үр дүнг чухалчилдаг. Энэ аавынхын мөн чанар юм шиг таарж ийн хэлээрэй заяа. Асуудлыг шийдвэрлэх чадвар өндөр гинэ, тийм үү? Тий. За баярлалаа. За өөртөө итгэлтэй аливаа ажлыг үр дүнд хүрэхийн төлөө ажилладаг тийм үү? Тий. За баярлалаа. Манлайлалтай. Өдөртөн зохион байгуулах чадвартай гинэ. Өдөртөн зохион байгуулах чадвартай гэж байна. Тийм бахаа л гэж байна. За. Дараагийнх нь ур ухааны зорилгодоо хүрэхийн тулд ухаалаг урт хугацааны зорилгодоо хүрэхийн тулд ухаалаг төлөвлөгөө гаргадаг. Үгүй юу? За валарсан шүү. Үгүй биш. Тийм. Хит их өрсөлдөх дуртай гинэ. Яана. Хит их өрсөлдөх дуртай гинэ. Үгүй чи задлах гэсэн үг үстэй. Ер нь тийм баха. Үгүй. За түр одоо би уншиж за. Үгүй хит өрсөлдөх дуртай. Бусдтай хамтаа ажиллахтай төвхтэй байх нь би үгүй. За бусдыг давмгайлах хандлагатай. Мөртийн санаа бодлыг сонсдог таа. Үгүй. Бидний аим сонсдог. Шийдвэрээ тулгах хандлагатай. Өөрийнхөө зүг гэдэг үргэлжлдэг тий. Ер нь аргал хэлээд байна тий. Тий. Ер нь яг таарад байна тий. Энэ нөгөө нэг зан чанарын ийм нөгөө нэг ийм геометрийн төрс гэдэг тест баггүй. Ер нь найдвар чанар нь хүний зан төлөвийг тодорхойлоход нөгөө ховчилж гаргасан чинь 85%-тай нөгөө нэг юм батлагдсан тест гэж үздэг баггүй. За. Энийг За цаашаа явъя. За баярлалаа. За энд За сайн байна уу? За ажил төрөлсэй. За манай хөдрээгийн маань багш. За эднийг ч одоо ингээл металлуудаа ингээл аваалчихсан. Манай хурдаг гоцсон юм.
За энэгээр манай одоо ингээд арт, мьюзикийн Хөөе нараа вилончид орж ирсэн үү? Вилончид орж ирсэн. Би харсан. Оо тэр юм бэ? Тэр юм бэ? Тэр юм бэ? Манай бата авах. Тэр юм бэ? Батаа биш дээ. манай дугуулсан болохоор 1 сараас хэлж авсан. За дараа жил ирэх жил олон улсын сургууль хооронд зөвхөн байгуулагддаг UBAC гэх тэмцээнд төвлөрдөд бэлдэж байгаа. Юуны бака? UBAC гэдэг олон улсын сургууль хоорондын тэмцээнд төвлөрдөд бэлдэж байгаа. За энэ жил болохоор манай U15 насны англи маань UBAC төрүүлээд алтан медаль авсан. U19 насны зоондоо 3 дугаар байранд орсон. За. Basketball boys first place. Яа, 3 дугаар байр. За бас маа гоцсон юм болохоор волейбол болон жижигцүүгийн дуулаа явуулдаг. За манай волейбол явсан жижигцүүгийн үсэгдэн энэ болохоор ингээд ерөөдөө миний гаргасан амжилтууд. Багшийн гаргасан амжилтууд. За ийм мундаг багштай. Ийм мундаг дугуулаа ажиллаад алт. Иймэрхүү одоо тэгээд энэ гаргасан байна да. За ажлаа амжилт хүсье. За хөдрөө маань тэгээд ер нь бол ичийн гастаа шүү цаач. Тий. За баярлалаа. За цаашаа яваа цөмөр. За энд гадаад хэл гэж. Foreign language чинь. За сайн байна уу? За энд юу болж байна манай? German and English. Learning English. За манай хасагийн маань багш байна уу? Хоёр. Бат өдрийн маань багш. За. За англи хятад шүү дээ тий? Хятад герман. За тэгээд хөдрөө маань яаж юм? Өдрөө сайн байна. Тажгүй юу? За ашгүй дээ яа. Одоо ханзаар уншиж ярьж чадж байгаа. Тэгээд сайн байна уу? Заав. Одоо тоожж ийн бид хэдүүл. Маш сайн. Айгуу өчтөндөө амар фантастиктэй сайн. Би ч одоо хүүгээ бас хятад хэл рүү сойгаад байгаа бас. Тэгээ энэ айгүй хэрэгтэй юм байна. Тэгээ одоо нэг ихэрч 6-аас 6 ангид гэж уусаа баг дээр Монгол хүүхдүүд хэл сурлаа аяасан. Одоо багасаа сурсан нөгөө хятадны нэг авиануудыг аягүй болсон. Хятад хэл бол одоо хятад хэлхэн хүн аягүй үнцэнтэй болдог. Харин ямар нэг хэмжээнд сурах нь байгаа. Англиэс гадна тий. Англи хэлтэйг хятад хэлтэйг авахд бол тэгээд алцахгүй болов уу гэж бодоод байгаа шүү дээ. тий одоо Сайн байна уу? За энд юу болж байна? Коллег битээ. манаас college классны Их сургууль бэлтгэх хөтөлбөр. Гадаад ээ. За тэгэнгүүт ч одоо нэг тэтгэлэг гэдэг юм ороод ирнэ үстэй. За тэгэнгүүт тэтгэлгээр хэр хүүхдүүд явж гин, яаж гин, хийж гин. Тэтгэлэг ер нь бол авдаг. Гэтэ энэ нэгэн жилийн процесс биш. 4 жил. 4 жил. Ингээс хойш. 4-р, 9-р ангиас хойш тэтгэлгийн тийм бичээд яваад байна гэсэн үг. Эсээ бичээд яваад. нөгөө 9-р ангиас хойш дүн хардаг байхгүй. Тэнгууд 9-10-11-ийн дүн өндөр агаад 12-ийн дүн өндөр ах юм бол ингээд за энэ хүүхэд бол үнэхээр завсдаг юм байж гэдэг юм уу. Ер нь 9-р ангиас ихтэй дүнгээ ингээд дээр барьж. Тэнгууд 10-11-т ороод ийм сургуулийн жагсаалт ингээд өөртөө судлаад хин ингээд энэ дотлоор ингээд хүүхдүүдийн хийсэн жишээ байгаа. Энд одоо сургуулийнх нь нэр нь байгаа. Ардлт нь ранк нь байна. Acceptance rate нь байна. Дүнгийн голч хэд байх хэвээр хэдэн айлц оноотой байх хэвээр. Төлбөр нь хэдийн. Тэгээд энэ сургуулийнх нь ингэж өргөдөл хүлээж авах хугацаа хизээ дуусна ингээд. Тэгэхэд яасан бэр үнэтэй суух тий 150,000 доллар гэж. Хүүхэд болгоны сургуулиуд ер нь харцсангүй өөр байгаа. Энэ болохоор маа сургуулийн 11-р ангийнхны хийсэн жишээ байгаа. Яг өөртөө ингэж бэлтэн. Энэ гортоо дахиад ийм эсэний драфт бичнэ. Personal statement гэж ярьдаг шүү дээ. Яг өөрийгөө харуулах. Яг энэ personal statement
амар сайн бичиж чадах юм бол яг энэ дээр юу нь бол өөрийгөө л харуулах гэж хичээнэ л гэсэн. Яг би одоо ийм хүнтэй ийм учраас ийм мэрэгчлэр явж байгаа. Энэ мэрэгжил одоо ингэж надад ингэж туслана. Би ер нь ийм хүн ч гэдэг юм уу. Өөрийгөө ингээд амар сайн харуулчих юм бол энэ чинь ийм хөгч юм биш үү? Энэ хөгт маань сургууль хэрэгтэй юм биш үү? Өөрийгөө ойлгоцсон юм биш үү? Тэгээд наашир гэдэг юм бол дууддаг. Зөв. За энэ үед итгэлэг авсан хүмүүс үү? Энд манай хамгийн анхны төгсөгч хоёр төгсөгч жишээ авч гаргасан хоёр төгсөгч. Тэнцэн сургуулийн доотлолтод тэтгэлэг авсан мөнгөнд юм байгаа. За. Одоо энэ доотлолтын өмнө жилийн хоёр төгсөгч байна. Тэгээд энэ доотлолтын энэ жилийн одоо төгсөж байгаа. За, амжилттай. Амжилт хүсье хүүхдүүдэд те. Амьдралын шийдэгдлээ гэсэн үг шүү дээ. Тэтгэлэг авчлаа гэдэг чинь маш санхүүгийн те. Аав ээжтэй айгуу тусалж байгаа байхгүй юу? Чи тэтгэлэг авах шүү заа. За, минийхөө. Заавал авах шүү за. За чи заа гэж хэлсэн шүү дээ. За баярлаа. За. Хүү чи барагдахгүй нэ. Ямар бол танаас өгч ихтэй дуултай юм. Энэ бэл залгүй. Зөндөө дуултай биш. За дуусчихаа нэг үсэн. Ажил хийвэл өгдөг лээ. Ажил хийвэл дундаас нь зогсож явлаа. За сайн байна уу? За бид тэр хоёр хүүгийнхаа. За байгалаа яваа. Хоёрдугаар ангид бол орохгүй ш. Хуваад тэр манай хүдрээ явж штий тэр. Хүдрээ маань тэр явж штий. За яг хүрээд ирсэн гарчлаа. За байгалийн ухаан цаад чинь нэг мод юу тариад ах шиг байсан. Тэ үрсэлгээ тариад гэрт. Оо тийм үү. Оо тэр чинь уул айгүй хөөрхөн соёолцсон байгаа шүү дээ. Оо мартаад ирсэн байх шүү дээ. Яг ингээ хөөрхөн соёолцсон. За энийг би зургийг яг явуулнаа. Энэ зургийн дараа дараа надад хэрэг болж магадгүй. Шалгалтан дээр ийм бодлоо юм бол холчгүй. Шото. Сколинаа бүгд ичээр навч байгаа. Тэр давцтай. За эдгээр чи ингээд Jet Speed Festival 2025 үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн нийт эцэг эхчүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал гişүүлье. за ингээд Jet Speed Festival тус сургуулийн зорилго бол бид юу гэсэн бэ гэхээр амар гондог тийм математикч, физикч хийж бэлтгэх зориог бид нар хамгийн гол нь зөв хүүхэд гарах гэдэг. Зөв хүүхэд гараад ирвэл өөрөө зөв сурна гэсэн үгтэй. Тийм болохоор Jet сургууль энэ жил бол маш олон дугуйлан клубүүд явуулсан. Энэ дугуйлан клубүүд ямар нэг байдлаар хүүхдийн авиас чадварыг нээх зорилготой. Тийм болохоор тун удахгүй та нар манай хүүхдүүд энэ жил сурсан дугуйлан клуб хичээл сургуулиараа сурсан тэр бүх зүйлээ та нарт танилцуулах гэж байна. Тийм болохоор анхаарал тавьсан баярлалаа. За баярлалаа сургуулийн эрхчлэлийн стратеги хөгжлийн зорилжинчлүүдийг танилцуулаад эцэг эхчүүд та бүхэн маань хүүхдүүдтэй одоо зарцуулж байгаа. Таны одоо сургалтын төлбөр юунд одоо зарцуулагдж байгаа. Та бүхний одоо ирээдүйн одоо үр дүн ямар байх талаар бас танилцуулсан гэж хэлж болох байх гэж бодож байна. Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид шууд цэцэгс инээд хөрөөр дүүрэн хаврын урлагийн тоглолтод өргөн байж байна. Цаас бас ясалж байна. Сайн байна. Yesterday I was losing interest. Friday you were in the cold. Weekend you already missing. I was moving on 'cause you were moving too slow. Sometimes I'm wrong. Stare out my window. No one makes you seem close tonight, but you
За ингээд жит сургуулийн маань дугуйл сонсдог хүүхдүүдээ ямар гоё гартай гарын хартаа яны эвлэгкэнд орж байгаа. Тэгээ Сэмчокны тэр хөрөөдөд их чөлөөтэй. Мондой таалж байна. 다섯, 여섯, 일곱, 하루, 차렷, 혼내. Seize anything you ever wanted. One moment. To capture. Yo, suppose are sweaty, knees weak, arms are heavy. This vomit on sweat already. Mom's spaghetti, he's nervous, but on surface he looks calm and ready to drop bombs. But he keeps on forgetting what he wrote down. The whole crowd goes so loud. He opens his mouth, but the words won't come out. He's choking out. Everybody's joking now. The clocks are out. Time's up. Over clock. Snap back to reality. Yo, there goes. Чимээнд хөдлөгдхийн зовлон өлгийнөөс намайг тоссон юм. Би жаргал дондох зовлон. Би гэрэл дондох харгах.